Ингийн хамрыг одохноо жоохон хүнд мэс засал. Чи хийсэн юм уу? Ямар сони энийг одоо ураж өмрөхгүй те ямар юм бэ? Хилээр амжилтаа орж ирсэн нэг айраг байна. Ийм байна гэж яг өндөө төсөөлөөгүй. Хамрандаа баяртай гэж хэлэхэд бэлэн үү? Төрсөг хүртэл тайлдаг гэж шүү хаалгаан. За нэрэ эмчтэй бас нэг юм авсан байгаа штэ. Тэгээд нөө сувлагч зөндөө олон орчуулагч октод байдаг байхгүй. Тэгээд хүлээ авахч идэргээ. Тэгээд тэднэрт нь ийм нэг Монгол самар олон шоколад авсан. Тэгээд амар их бэлэг цагаан сарын бэлэг өгж байгаа. Сквал шинэ жилийн өвлийн өвөө шиг лаачих юм дээ. Манайхан бэлгээ багж шүү тий. Бэлгээ багж мартахгүй. Энэ харин тормон дийлдэг байгаа. Маа дийлчих юм. Имлэг хагалгаа их газараа ирчлээ. Имлэг дээрээ. Бас эрцэж чинь бас гайгүй айх мэдрэмж нэлээд буурчлаа. За тэгээд нэг одоо орё одоо юунд айх уу одоо хамраацсан. Тэгээд орж байгаа эмчээсээ бас ганц хоёр зүйл асуултаа бодоо очлаа таксинд. Тэгээд бас нэг ганц хоёр зураг олдсон байгаа эмчтэй үзүүлнэ. За тэгээд 3 цагаас хагалгаатай гэсэн. Манай хоёр ерөөс юм идээгөө намайг дагаад мацаг барьж байгаа. Идэж олохгүй идвэл би яах юм бэ? Өө тэр ямар амар шин бэ. За тэгээд юу? Би нэг мөсөө орой л хоол идэхэндээ өчтөр оройн сууш хоол идэхгүй байх ёстой гэсэн. За окей. Имлэг рүү орцоо бөөндөө. Яа имлэг дээрээ ороод ирлээ. Тэгээд нөө нэг өмнө нь нэг уулзаа орчуулагч охинтойгоо уулзсан чинь нэг хамаатны дүүтэйгээ уулзсан юм шиг л мэдрэмж авлаа. Өнөөдөр их сонио. Миний хаалгаанд орох өдөр бас манай орчуулагч охины төрсөн өдөр юм байна. Тэгээ би тэд орчуулагч охиндаас нэг жоохон бэлэгтэй ирсэн, эмчтэй бэлэгтэй ирсэн бүгдийг өгчлөө. Би тэгээд инглиштэй. За хаалгаанд орчоод тэгвэл гарч тэмдэглэе гэсэн чинь болохгүй шүү дээ. Таа чи юу вэ? За тэгэл одоо хагяас нэлээ юм нэмжиж асуулаа, нэмжиж ярилцлаа тий. Тэгээ ерөнхий ол мэдээж зөндөө олон хамранд ороход одоо яг хаагээд тулгарсан асуудлууд бол өчтөр ярьсан шүү дээ тий. Хаагийн хаалгаа бол угаасаа мэдээж яг энгийн хамрыг одохноо жоохон хүнд мэс засал. Яа. Тэгээд нэлээд бас энгийн цагийг бодохноо илүү олон цаг үргэлжлэн. Тэгээд манай нэмлэгийн дотор интерьер дизайн бол амар гоё классик. Мэтөнгөтэй. Одоо 90 тойрны харуулъя та бүхэнд. Тэгээ манай хагалаа хийх юмч бас амар залуу, цайрлаг залуу. Тийм үү. Би нэг юу асан бас нэг эмчээ жоохон арай гомдоцсон гэхгүй нэг хагалгааны цаг тавиулчаад 2 удаа хойшлуулсан. Тэгээд тийм яг яалцчгүй ирэх боломж нь арай таарахгүй ш тараа 2 удаа хойшлуулсан. Тэгээ энэ удаа би ирчлээ гэсэн чинь юм байна. Ашгүй дээ. Шууд араас нь бэлэг нүглээ ш уучлаар гингүүтэй. Гэтэ хагалгаа сайн хийж өгөрөөч хэлсэнгүү гайг байгаа. Хэлсэн. Хэлсэн юу гэж хэлсэн. Дахиад нэг хэлээ шүү зэ. За тийш ингээд гой цай кофений хэсэгтээ нэг кофе ууч тийм үү. Өглөн байгаа болохоор тийм ч юм уу. За тэгээд өөр ийшээ болохоор ийм суудаг хэсэг байна. Гой хүлээж суух хэсэг нь өрх юм байна. За маа тэмүүлэн байна. Минлэрээ хай гэд хараа орсон сэтгэл айгу өндөр байгаа. Ер нь юу штэ тэмүүлэн чинь нэг надыг одохноо илүү хараа муусан. Би ч асах 2, тэмүүлэн асах 3. Тийм. Нэгээр илүү. Тийм. Ийм гоё. Тэгээд ер нь гэхдээ амар тийм яг амар гоё тийм яг юу гэх юм бэ нэг тийм нэг гоё цэвэрхэн үн цэнтэй жоохон юм лакшри юм шиг санагдчихж байгаа. Орж ирэнгүүтээ надад интерьер нэг таалагдсан. За тэгээд ийшээ ингээд бахан буудангууд хүмүүс хүлээх хэсэг буудан дээр хүн болгон гадуурхаа тавьчих тээ. Нэг хүн болгоны зам дээр нэг ийм байхаар зураг даруулж тэр сквад нөгөө дэлгүүрийн нөгөө дээдлээд шүү дээ камер юм дээр. Гоё маа. За манай хаалгаанд ороход хэдхэн цаг үлдсэн байна. Яг би амар айж байна. Хаагээд хаалгаанд ороход хэдэн цаг үлдсэнийг харцгаая. 1 цаг 15 минут үлдсэн байна. Яг камер рекордингууд амар таймераад байгааз. Яг өдөө дотроо би салган жин нөхөө. Зүгээр гайгүй шүү. Жохоо камер таах. Ярихгүй гэнэ. За тэгээ ийшээ болохоор ингээд юу яд юм бэлээ. Манай ийшээ чи зөвлөгөөний хэсгүүд байдаг. Зөвлөгөөний хэсэг нь 1 2 3 байт юм байна. Одоо ингээд хүмүүст ингээд зөвлөгөө өгдөг, одоо дизайныг ярилцдаг ингээд хэсгүүд ахгүй. Одоо ингээд хамрынхын зургийг рентгенээр авчаад рентгенераас авдаг хэсэг байгаа тий. Энд илүү. Орж болох уу?
За ямар ч ийшээ болохоор энэ тараа юу хувцас солих өрөө тэгэнгүүт одоо энд нүүр амаа угаагаад за тэгээ ус хэзгээ санаад хаалганд бэлтгэх хэсэг шүү дээ. Oh my god. Төрсөг хүртэл тайлдаг гэж шүү хаалганд. За тэгээд ийшээ болохоор нэг яг бүр шууд рентген зураг аваад энэ баг рентген зургийг хэмдэм шүү. А энэ штэ хараа. Энийг харуулчих. Ингээд яг энд ингээд шууд ингээ аппарат нь бүтэн эргээд хамрын ингээд 360 градус рентген зургийг дарчдаг. Тэгээ эндээс нь шууд хянаад энэ дээр нь яаж засвар хийх үү, яаж тийм ингээд нэг ясмас нь ямар байна, дали байна уу гэд. За энд болохоор зураг дардаг өрөө аюу хөөрхөн маастэй. Шууд ингээ мэрэгжлийн аппаратаар одоо ингээ 3 талтай зургийг дарчин. Зургийн дарангуудаа за хамрын өөс юм бүгд гараад ирдэг. Бид хоёр бас зураг харуулнаа та хэдэд заяа. Тий, тавьчих. За тэгээ ийш ингээ VIP өрөө, treatment room. Эднийх ч ийш ямар олон тий. За тэгээд хаалганд орсон хүмүүс маань бүгдээрээ эмчилгээ бүх юм нь одоо нөө идэгрэгтлээ үнгүү тариа мэрэ энэ ч бүх тарианы шивч чинь удаар та. За тэгэнгүүт эмнэлэг яаж ин таалагдж гинөө гарахаа. Миний хаалгаас маргааш 3 цагт. Тэмүүлэнгийн хаалгаа нөгөөдөр 4 цагт. Уулзалтын өрөө зөвлөгөө. Одоо ийш орчин наашир ороод ирдэ. Тэнгүүт энд ингээ хамар ингээ бүтцээрээ энэ дээр тавих силиконы нэмчин өөрөө харуулаад минийх ингээ дундуура хуваагдалт нь баг салцсан байд юм санагдаад байдаг шнэ. Тэгэхгүй ингээ дундуур нь байдаг. Тэгээ энд ингээ яг эмчээсээ гой зөвлөгөө авчт юм бэлээ. За нэгэн тагалгааны цаг болсон юм шиг байна. Бид бас 1 цаг гарan хүлээж агаад дөнгөж цайхаагийн нүрээ угаагаад бүх хувцас солиод одоо ингээд өмнөх зураг авахулах гэж байна. Хамрандаа баяртай гэж хэлэхэд бэлэн үү? Зэ бэлэн үү чи? За манайха хагалгаанд ороход ерөөсө хэдхэн минут үлдсэн байна. Дөнгөж цай утсан хувцас солиод нүрээ угаад юм байна. За өөрийгөө барих байз. Baby, come down. It's obvious how my whole world revolves around you. So if we need space, then why can't I stay out your orbit? And why do we keep going round and why don't we? За хагийн хагалгаанд орсон. Өглөөнөөс хойш өчигдөр ер нь оройноос хойш юу ч идэг байсан болохоор юу яаж байна? Орсон хаагуур нь хоол идчихээн. Тэгээд гумтааны газар ороод ирсэн. Ийм будаатай шүлээд юм байна. Айгуу гой монголчин амттай юм байна. Хаагийн хагалгаа одоо хэд болж байна дөө? 8:45 юм байна тий. 9:15. 9:10 болж байна. За тэгээд хагалгаа ер нь бол 30-40 минутын өмнө дууссан. Тэгээ одоо харьцангуйгаа айгуу болсон. Тэгээд сэрээцэн байгаа хэдүүл хамтдаа орж харьцгаа. За тэгээд бас эвгүй юм байна уу? Гарч ирээд одоо ийшээ хаалгааны өрөө байгаа байхгүй юу? Тэг гарч ирээд ийм өрөөнд ингээд туслаа игээд туссан гэсэн. Хүч ингээд тавиад болцсон юм аа. Окей. Тэгтээ жоохон ер нь хэцүү чангалах шиг. Мэдээж хаалгаа исэн юм чинь шууд инээж өгдөхгүй дотор гол та заа. Тэгээд гэрте очиж жоод нэг шүл хийж өгөөд ам нь их хатчихна гэж юм те. Харахгүй уус нөө амрууноос 5:30-д орсон тий тэгтээ 5:30-40-д ороод 3 цаг. Ер нь 3 цаг л болсон юм байна. Сэрэг хугацаад. Нэлээ удлаа. Үн ч бол сая гарахтаа маш гоё болсон. Хичээж исэн гэж тэгээд өнөөдөртөө бол нэг айхтар хавдалт өгөхгүй. Маргаашнаас бол нэлээ яг шууд ингээд хавдаг гэж байна. Хүүтэн ч ингээд тавиад байж итэл мэдээж 3 хоногоос хавдар нь буудаг гэж байна. Хөл салганаад байна. За би маргааш 3 цагаас хагалгаатай тэгээд. Гэтэ гайгүй. Эхлээд би өөрөө орох байжэл гэж ботогдлоо. Жохон юм айцыг мэдрэг байгаа дээр орцсон болоос арай дээр авахс юм болоо гэж бодлоо. Тэгээд өнөөдрийн үед бас унтахтаа ингээд шууд хөвтөж унтаж болдгоо юм байна. Ингээд нэг 45 градусын босоо хавцаа унтахгүй бол бас болдгоо гэж юм. Яа хаагийн маань хагалгаанаас гараад ирлээ. Гэртээ ирээд өчигдөр орой аргагүй 10-аас хойш мэдээгүй нэг галс бэлэн кимбаб идээд тэгээд ингээд ус уугаад ич. Хавирганы юунаас ивүүнтэй бүсмэсэн амар өвчин үү. За тэгээд нэг 2 хоног хүрээчл зүгээр тээрээ. За тэгээд саяхагийн тэмүүлэнг дэлгүүр гаргаад ийм гүзэлзэг аваад тэгээд битээр тэмүүлэн битээр ийм өнөөдөртөө гом идэхэр болсон.
Тэгээ би бас өнөөдөр шууд 10-аас шууд мацаг орж эхэлнэ. Тэгээ тэнд бас нэг чик авсан байна. Түрүүн хоол идсэн юм чи яах ингэ шидчихлээ. За шууд монгол шүлтэй бол бэлэн болчдөг. За тэгээд юм будаатай шүл хийж гин хаагээд өгнө. Тэгээд хоол энэ хит халуунаараа өгдөг юм бэлээ. Бүлээс гэж өгөх ёстой гэсэн. Чик идэж гин. За тэгээд би бас нөө энэ байрлаж байгаа апартментээ нэг гоё харуулнаа. Тэгээд гоё би тэг жоохон замбрааг байгаа, жоохон цэвэрлж байгаад гоё тухтаа харуулъя гэж бодож байна те хараа. За тэг өнөөдөр хааги бас ер нь бол баг саяны сууж исэн орон дээрээ шахуу унтах бах. Нилээн босоо байвал хавдар гайгүй байдаг гэсэн. Тэгээд тиймэрхүү байна да. Маргааш би орно. Жоохон сэтгэл санаа, айцтай, төгшүүртэй байгаад байна. Яах вэ гэл бодоол энэ гэхгүй юу? Юу гэсэж өг юм те. Өнөөдөр 13 юм уу? Оо, за тэгвэл минийх 14-ний 3 цаг, Тэмүүлэнгийнх 15-ны 4 цаг. Тэгээ би яг нэг хоногоор хойшилж болно. Надад өгн боломж байгаа. Айгаад байна. Гэтэ яг бодож байгаад болно. Өнөө шөнийн байдлаас болъё гэж бодож байна. Тэгэд нөө өнөөдөр бас манай энэ байр амар халуун бохгүй бүр үнэхээр халуун зэ баг ингээд доороос ингээд түлхэх гээд байгаа юм шиг. Тэгэд би тэгэд нөө өнөөдөр бас хитрхи халуун байж болохгүй жоохон сэрүүхэн тийм нөхцөлд байгаараа гэсэн. Тэгээ бүх шалны халаалтаа унтраасан. За хайртай шүлийг хийж өгөөд халбагдаж өгчөөд одоо л нэг суух завтаа болж байна. За тэгээд юугүй бичлэг хийхснээс хойш баахан хагалгаагаар бөмбөгдөөл байдаг. Тэгээд нэг жоохон тайлбар хийх цаг болсон баах гэж бодож байна. Тэгээд юугүй угаасаа нэг онгоцны буудлаас ч бичлэг яваагүй байжгаад шууд бараг нүдний хагалгаанаас эхлээ бичлэг эхэлсэн байхгүй. Тийм болохоор одоо нэг гоё завтаа болсон дээрээ жоохон тайлбарлая гэж бодлоо. Тэгээд анханасаа бит хоёр 10 сар Солонгост ирэхдээ за хоёулаа дараагийн ирэлтээрээ хараагаа тэглүүлээ. За тэгээд хаагийн болохоор хамрын таславчаа янзлуулъя. За би тэгээд нэг өөртөө бяцхан өөрчлөлт тэгээд бас хамрынхаа хэлбэрийг засуулъя гэж ярилцсан. Тэгээд яг тэр төлөвлөгөөнийхөө дагуу 1 сарын 11-нд ирцгээгээд тэгээд яг одоо нөө Солонгосын нөө цаг амар чухал нэг ч эмчийн цагийг би хойшлуулж болдгоо. Угаасаа нөө нэг яг ярьсан цагтаа л хагалгаанд орох ёстой. Тэгээд тэр яг дагуугаараа 12-нд нүдний хагалгаанд ороод хагийн маань өнөөдөр буюу 13-ны өдөр хамрын мэс засалтай орлоо. За тэгээ миний болохоор хамрын мэс засал маргааш. Тэгээ би болохоор яг хаагийг бодохноо нэг хүнд биш. Нэг таславч янзлахгүй зүгээр хэлбэр засна. Тийм болохоор хитрхи удаан бол үргэлжлэхгүй гэсэн тэгэхээр гайгүй болоо гэж бас бодож. Энэ газар чи ямар хүүтэн болсон юм бэ? Нэг юм дивсч тийм үү? За тэгээ хамрын мэс засал чи айгүй бас олон мэдвэрштэй юм байд юм байна. Одоо ингээд хамар ч ингээд одоо минийхийг таад маа сайн анзаарах юм бол одоо ингээд ерөн сайн хараад аваарай заяа. Миний хамар бол их богинохон хамар байна гэсэн. Харьцангуй юм жижигхэн хамар. За жижигхэн хамар ямар сөрөг талтай юм бэ гэсэн чинь хоёр хацрын шанааг их том харагдуулдаг гинэ. Тийм болохоор ингээд нэг нүрний ингээд хэлбэр ингээд яг хацрыг их том харагдуулаад байдаг болохоор хамар томроод эхлэнгүүт хацар маш жижигхэн болдог гэсэн. За тэгээ хамрыг өндөрлөж томруулахын тулд юу хэрэгэлдэг вэ гэвэл өндөрлөх силикон байдаг. За тэгээд энэ хэсгийг өргөхөд чихний арны мөгөөрс эсвэл хавирганы мөгөөрс за тэнгүүтээ дараад нь дахиад донорын мөгөөрс гэж юм 3 сонголт өгд юм байна манайхаа. За Монголд ихэвчлэн бол чихний арын мөгөөрсийг ашигладаг юм байна. Тэгтээ солонгосчууд бол бараг чихний арын мөгөөрсийг ашигладаг юм байна. Яагаад гэхээр жоохон хурдан суучдаг. За тэнгүүтээ илүү баагддаг ч юм уу тэгж үздэг юм байна заяа. Тэгэд солонгосчууд ихэвчлэн хавирганы мөгөөрсийг ашигладаг юм байна. За тэгээ хавиргыг яаж яах вэ гэвэл нэг юм 2 см-ийн зүсэлт хийж агаад тэнгүүтээ бүр ингээ ухаж авахгүйгээр ингээд жижигхэн ингээд одоо наанаас нь ингээд зорж аавна гэх юм уу тэгэж авдаг гинэ. Өнөөдөр бүр нилээл судлаа. За тэгээд миний хувьд жоохон айсан би шууд нөхрийнхөө мөгөөрсийг ашиглаж болох уу гэж асуухад боломжгүй гэсэн. Гэхдээ өөрийнхөө хавиргыг авъя гэхээр надад ингээд хоёр зэрэг өвдөлт нь айгүй хэцүү санагдаад байгаа болохоор би бол шууд донорын мөгөөрсийг сонгож байгаа. Тийм болохоор маргааш эмчтэйгээ ярилцаад ерөнхийдөө бол би донорын мөгөөрсийг сонгож байна гэдэг сонголтоо хийлье гэж бодож байгаа. Гэхдээ эмч шийднэ. Би шийдэх биш эмч шийднэ. Хэрвээ одоо ингээд яг ингээд донорын мөгөөрсийг сонгочвол ямар сул талтай юм бэ гингүүт юу л яах юм бэлээ.
өрөвсөх магадлалтай. Өөрийн мөгөөрс болохоор өрөвсөх магадлал 99%, донорын мөгөөрс өрөвсөх магадлалтай л гэдэг ийм хоёр хэсэг байгаад байгаа юм билээ. За тэгэл ерөнхий бол таад маань ойлгочихж байгаа бах. За тэгэнгүүт бид хоёртай хамт бас нэг хүн яваад байгаа. Ямар ч танилцуулгагүйгээр нэг хүн ингээм байнга оршоод байгаа. За тэр хүн маань яварсан бид хоёрын дүү ага бүр анх Солонгос улсад танилцчихсан. Тэгээ бид хэд хамтдаа яг ижилхэн төрлийн хагалгаанд орох болсон болохоор 3 биеиндээ хантай гэж бодоод ирцгээсэн. Тэгээд угаасаа ер нь ингээ одоо бодонгууд бас айгүй зөв сонголт хийсэн юм байна. Ягаад гэвэл одоо ингээд хагийг ингээд хагалгаанд орсны дараа ингээ бид төр хамтдаа асраад, за тэгэнгүүтээ дараа намайг орсны дараа ингээ тэмүүлэн асраад, за тэмүүлэн орсны дараа хагийн арай тэнхэрчих болохоор хагийн асраад, өчигдөр жишээ нь ингээд тэмүүлэн бид төр нүдний хагалгаанд оронгууд хагийн ингээ бүх чиглүүлгийг хийгээд ингэнгүүт айгүй амар байлаа. Ер нь ингээд хагалгаанд орох процессэнд хажууд нэгээс 2 хүн ер нь бол байвал айгүй зүгээр байд юм байна гэж анзаарлаа. За тэгээд одоо өнөөдөр хагалгаанд ороогүй байгаа болохоор амар цоглог ингээ яриад. Гэхдээ миний бас дотоод хүн дотор айдас маань ер нь орсоор л байна. За тэгээд мэдээж хагалгаанд ороход бас байр чухал штэ. Бид хэд ч айлт байгаагүй бас буудалд байх уу хаана байх уу гэж нэлээд удаа ярилцсан заяа. Яг үнийг хэлэхэд би Airbnb-ээс энэ байрыг олохдоо 3 хоног баг 4 хоног баха орой болгон би хайсан. За тэгэнгүүт зөндөө байдаг зэ Airbnb дээр бүр маш их байдаг. Тэгсэн чинь Airbnb-ийг та үнэхээр Солонгост ирэхээс судалж байгаа юм бол нэг зүйлийг анхаараарай. Цонхыг хараарай заяа. Ихэнх нь баг худалчуунд 80% нь Б1 давхрууд гэдэг юм байна. Подолын давхрууд гэсэн үг. Тэнгүүд подолч өөрөө бас хэцүү шттэ. Одоо ингээд хагалгаанд орсон хүмүүс чинь агаар сэлгэлт сайн байх хэрэгтэй байдаг. Одоо ингээд бөхчөн байж болохгүй. Ингээд сайн амьсгалж яж энэ чи эдгэрэлт нь чухал. Тэнгүүд би яг гиндээд нэг Airbnb харсан байж байгаа Солонгос бүнхийн найз руугаа явуулаад энэ ямар юм бэ гэсэн чинь энэ яг тэнгүүдээ бас амар зэвэн Airbnb дээрээ тэрийг одоо Солонгосоор бол чиа хэлчин гэдэг аахгүй юу? Чиага бичээгүй. Подол гэдгээ бичээгүй заяа. Тэрийг нуучд юм бэлээ. Тэнгүүд бас амар зэвэн санагдсан. Надад бол тэрийг бол уг нь бичих ёстой байхгүй. Тэгээд хүмүүс чинь тэрийг подол энэ биш ээ гэж сонгох ёстой. Тэгээд бид хэд яг миний нэг сонгож исэн газар чиа байсан болохоор тэрийг сонгоогүй. Тэгээ хайж яагаад энэ яг байрлаж байгаа. За ер нь бол Канамаас за нэг өсрэл 10 минут заяа. Тэнгүүтээ манай хамрын эмнэлэгчин Шинсанёг дээр байгаа. Шинсанёгоос бас өсрэл 15 минут. Ер нь бол маш гоё төвдөө. Хаашааш таксицсан нэг өсрэл 7500-аас 10,000 вон гардаг тийм. Тэр нь маш таалагдсан. Тэгэл ер нь бол энэ Канам дөрөгчин тэр чигтээ ингээд амар гоё төвдөө болохоор ерөөсөө ингээд хашаач явс айгу гоё ойрхоо. За тэгээ би энэ гоё бас байраа нэг гоё тойруулаад таадаг харуулъя гэж бодлаа. Тэгээд бас нэг юм энэ байр заяа букинг дээр 70 м квадрат гэж бичсэн байсан. 70 м квадрат ч монголоор ярил амар том штэ тий. Бүр ингээ амар том байхгүй. Тэгсэн чи хаагийн яг ингээд бид энэ чон ухаанаас ирж байхад ингээд за Солонгосын ч даалчтэй нэг 35 шиг л байгаа да. Тэгээ 35-наас ингэсэн чи 35-ыг 18 шиг л байгаа да гэсэн чи нэрэл орж ирээ тийм байсан. Хизээ чи 70 м квадрат бол биш. Яг яаж тооцож 70 гэснийг бол би ойлгоогүй. Гэхдээ та хэдэд харуулъя заяа. Бичлэгэн дээр бас магадгүй их том харагдаж магадгүй. Гэхдээ яг хөө нэг голоод ах юм шээ бас гоё. За харуулцгаая. За манай энэ яг апартмент гэх юм бол ингээд ер нь бид хэд 2 давхрт байрлаж байгаа. Бид хэд 2 давхраа яг лифтний хажууд л энэ хаалга. За ороод ирээд ас түлхүүр Солонгост авч явахгүй айгүй амар байна. За тэгээ орж ирэнгүүт ингээд айгүй олон шүүгээтэй. Энд юу байлаа? За нэг 0-ын цаас мас тэмдгүй мэт юм байна. Энийг ингээд цоочилсан мэлээ. Бодвол бид хэд хурж болохгүй юм шиг байна. За ийшээ болохоор нэг ийм хөрхөн ийм хатагчтай юм бэлээ. Гэхдээ энд одоогоороо юм хатааж үзээгүй байна. Бас юм нэлээ олон юм жижиг шүүгээтэй. За тэгээ бид хэдийн Тэмүүлэнгийн чимдаа, хаагийн чимдаа, миний чимдааны дага 3 чимдаа бол байна. За ийшээ болохоор юм нэг хөөрхөн толтой. Энэ бас гэрэл аст юм байлээ ингээд. За би нэг Зара орсон байгаа. Сонноос хэлэхэд би ерөөсөө Мьондон за тэгэл зөндөө олон газрын Зара орж байхад Зара ерөөсөө хямдрлгүй байдаг аахгүй юу? Канамын Зара бүр 50-аас 70% хямдарчихсан байлээ шүү. За ийшээ шууд ариун цэврийн өрөөр явчих. Ариун цэврийн өрөө нь айгүй хөөрхөн жижигхэн тэгсээр нь айгүй цэвэрхэн. Ер нь заяа Солонгост ийм цэвэрхэн байр болно гэдэг чинь айгүй хэцүү байдаг аахгүй юу? Тэгээд ийм цэвэрхэн надад айгүй таалагдсан. Эндээ ийм ариун цэврийн өрөөтэй эндээ 0-той. За ийшээ ийм шүршүртэй. Өө ёо унлаа. Чи камерамэнгүй болсон чи ямар хэцүү юм бэ? Камер ирж чадахгүй юм чи. Ямар сони юм бэ? За ийшээ дахиад нэг шүгэн. Өө яа унчлаа штэ. За ийшээ нэг ийм шүгэ идэг. Тэгээ энд болохоор
бүгдэнд нь ороод байна уу? За яах вэ? Оржлыг. Ийшиг ингээ аян маяг хийсэн. Тэнгүүтээ өнөртөөлөгч хийсэн. Тэгээд алчуур. За тэгээ эндээ хүнжилт ир байсан. Тэднийг бидэд хэрэгэлцээ. Маш хөөрхөн бүгдийг шийдсэн байгаа. Бүр бүх юм шүүгэн дотор байдаг заяа. Хувц хатагч, угаалгын нунтаг, тэгэнгүүтээ ингээд угаалгын машин ингээ бүгдээрээ байдаг. Ишээ манах юм хийхэг үзтээ. Тавчгийн өдөр явж байгаа юм. Чи хийсэн юм уу? Ямар сони энийг одоо ураж өмрөхгүй тий ямар юм бэ? За, манай галхууны хэсэгтээ танилцаарай. Маш хөөрхөн. Тэг шиг хэсэгтээ болохоор надад аягүй таалагдсан байхгүй юу? Ер нь би энэ букинг дээрээс зургийг харахад бүр нэлээд том гэж төсөөлж байсан. Яг үнэндээ юуг нь нөх вэ? Тэгээ манай бунхийн найз маань бид хэдийг бас ийшээ оруулж ирсэн. Тэгвэл өөрөө зочирдоо зэ. Энэ юу вэ гэх солонгосчууд амар сүртэй штэ өөр хөөрхөн. Яна энэ юу вэ? Зүгээрөө золоо гэдгээс би тэг зүгээрээ. Бид нар ч хамаа шамаагүй юм чинь те. За тэгээд энд ийм хөөрхөн техник ширээтэй. Эндээ хоолундаа идэж чинь ийшээгээ галтгоотой. Эндээ энийг хараа аавн гэж одоодсэн чинь пэйж байсан мэл шүү дээ. Пэйж байхгүй гэж өгөөдсөн чинь пэйжтэй байсан байлээ шүү. За энэ юу вэ? Энэ болохгүй маань. За энд болохоор хогисаа ийшээгээ энэ техникийн доор дандаа аяг шанга мангаа шийдсэн юм билээ хартаа. За ингээ энэ бид хэд идэж хүнд бэлэглэх юм байна. За дээр нь болохоор ингээ халбах сэрээ. Хамгийн доор нь тоогоо шанга байсан. За тэгээд ийшээ харах юм бол манай хөргөгч хоосон байгаа, дүүргэж амжаагүй байгаа. Би тэдэрсэн юу ч аваагүй байгаа. Энэ хугацаа дуусна нэг кимбап байна. Нэг уус байна. Энэ нэг хүнд өгч байгаа айраг байна. Хилээр амжилтаа орж ирсэн нэг айраг байна. Энээс нь харж байгаа болов гэхгүй. За тэгэнгүүт нэг нүдэндээ тусаад нэг тусаа гурмаар нэ. Ийшээ болохоор хөлдөөгчтэй маргааш өгөнд хөргөчөө дүүргий гэж ярьсан. Дүүргчээд хийдэг байж. За яах вэ? Хагийн нүдэндээ тавьж байгаа юм хөргүүр байна. Бөө өвчтөнгүүтэй тэмүүлэн мэт хоёр энэ уг нь хөлдөх ёстой энэ хүүтэн усаагаад ах юм. Яаж хөлдөх юм манайхаа? Хөлдөөж чадахгүй ах энийг. Хөргөгч нэг сонио ажиллаад байна. За тэгэнгүүт энийг хартаа энэ бүр үнэ авсарах хэлтэн гоос. Би барыг энийг гараар өргөх байсан. Яа за ийм нэг стейк байна. Зурагт байна. За зурагт бол муулах юмгүй. Зурагт бол хөөрхөн байгаа. За тэгээ цонх нь гоёгааз. Цонх гоё. Бид нар яг ийм газар орох гэсэн. Чаар орох гэсэн. Тэгээд харьцангуй гоё газар орж ирсэндээс айгу баяртайгаа ингээд хөрхөн онгонгууд агаар салхин орж ирээд нэвтрээд айгу дэжгүй байгаа. Бид нэг солонгос ч амар хүүтэн заяа манайхаа. Ер нь өвөл ирэх гэж байгаа бол та солонгосыг дулаахан гэж битгий бодороо бүр амар хүүтэн шүү. Тэгээ ингээд хөшгөний эднийх амар хөрх юм салхи хамгаалагчтай байдаг. Тэгэхээр нөгөө нэг энийг ингэсэн үед гэрлөө бараг хүүтаагаар орж ирдэг. Бод нас амар инээдтэй. Амар инээдтэй шүү зэ. Ингээ 3 салчны энэ ингээд тустаа, энэ ингээд тустаа, энэ ингээд тустаа. Хаанаас нийлүүлсэн юм бол доо. Гэхдээ гоёгаа гэхгүй. За ийм ширээтэй. Арай детальны яваад энэ за одоо болио. За хаагийн санал од болж байгаа. Энэ санал бол бүр үнэхээр хэрэгтэй. 13-нд Хаги 14-нд би 15-нд манай камермен Тэмүүлэн хамрын агалгаанд орцгоно. Тэгэхээр энэ сандлыг бид нэр яг өдөр болго ашиглана гэж бодож байгаа. Энэ нөө хоош ингээ хөвтчтэйгээ өөхөрхөн саналхгүй. За унтлагын өрөөнд орж ирцгээе. Эхлээд цаанаас нь эхэлнэ. За цаадлын өрөө Тэмүүлэн гэх. Энэс жоохон зогчсон шүү манайх. Энийг ийм байна гэж яг үндэ төсөөлөөгүй. За яг уу. За энэ ихтэй гоё дулаахан гоё яа тий. Аюу гоё яа тий өөрөө гоё яа гэж. Эндээ цонхтой бас манайхан цонх мохгүй ш. Цонхтой бас агаар орж болох хэсэгтэй. За хагийн дээр орно. Хагийн дээр орно. Энэ тэгээ заяа нэг гайхаад байгаа юм байна. Шалны халаалт нь ингээд орлого орж ирээд тах юм. Тэр нь одоо хайш юм би бүр гайхаад би бүр энэ халдаг юутай юм болоо гэж бодоод гуцтай юм болоо гэж бодсон чи хайгаад олцсонгууд гисэрний хараа орон хаалаад байгаа байхгүй юу. Тэгээ бүр ингээд шалнаасаа дээшлэн гэж яах вэ? За энийг гэрлийн насаж харуулаагүй зүгээр үү? За гайгүй дээ. Ийм ор байсан. За энд болохоор айгүй хөөрхөө хувцсны өрөөт. Энэ бүр ингээд харагддгүй юм биш. За эндээ ингээд би тэгэхэд ингээд гадуур хуцуудаа үлгцэн. Ийшээ 3 чимдаа манаас арай орж ирж багтахгүй амаа тэгэхээр ер нь ингээд айгүй хөөрхөн зай талбайгаа шийдсэн хөөрхөн санагцсан. Тэ? За өөр танилцуулаагүйсэг үлдсэн үү? Үлдэг юм шүү. За ийм хөөрхөн Airbnb биш энэ букингээс захиалсан шүү. Букингээс захиалсан. Ер нь бол заяа манайхаа
юм захиалгаж байгаа бол байр захиалгаж байгаа бол одоо монголчууд бол бараг л яг юуны үнийг хэлдэг юм бэлээ. Них юу байдгүй юм бэлээ. Ялгаа байдгүй юм бэлээ монголчуудад бол. Тэгэхээр Airbnb-гээс хараад, Booking-гээс хараад, Trip-ээс харж байгаа дундажлаа захиалвал зүгээр юм бэлээ. Тэгээ Trip дээр бол бараг юм байр байдгүй юм бэлээ. Airbnb дээр маш их байгаа. Тэгээ Booking дээр бас айгүй их байдаг. Тэгээд маш хөөрхөн бас заримдаа дөхүүлэнгүүтээ хямдарчтай юм бэлээ. За тэгээд ямар ч байсан нэг ийм байр захиалаад 2026 оны эхлэлийг их эрүүл мэндэд анхаарсан жил болгож эхэлж байна. За тэгээд би тэгэхэд яг энэ байранд бол 7 хоногор сонгосон байгаа. Тэгээд дахиад 7 хоногтоо бас арай өөр байрлалт ч юм уу ингээд магадгүй энэ маань таалагдахгүй бол шилжинэ гэж бодсон байсан. Тэгээд энийг болохоор 7 хоногийн $668 үлээ. За тэр хавцаагаар захиалсан. Тэгээ Booking-гээс захиалж авсан байгаа. Тэгээд бас эн чинь 900 хэдээс хямдарчихсан байсан. Тэгэхээр бас үндсэн үн нь бол хөрхөн үнэтэй юм шиг байлээ. Тэгээд ер нь бол нэг таалагдахгүй юм байхгүй энэ байр бол таалагдчихж байгаа. Тэгээд дараагийн байраа би тэгэд болохоор очиж үзэж байгаа ч юм уу арай өөр шатлалаар сонгоё гэж бодсон. За тэгээд энэ хүү влогийг яг энэ түргээд дуусгая гэж бодож байна. Дараагийн влог дээрээ миний шал өөр төрх гарч ирэх болно. Миний хагалгааны үйл явц гарах болно. Тэгээд хэдүүлээ дараагийн влог дээр уулзъя. Гэхдээ яагаад вэ? Яа